Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах үүднээс Төв аймгийн 100 мод суманд дахин төлөвлөлтийн 300 айлын орон сууц барих барилгын шав тавих ёслол боллоо. Энэ нь орон нутагт баригдаж байгаа анхны дахин төлөвлөлтийн барилга гэдгээрээ онцлогтой юм а. 100 мод хотын А бүсэд баригдах энэхүү жишг орон сууцыг барихын тулд насжилтан дууссан 12 айлын нэг байрыг буулгах юм а. Ингээд оршин суугчдыг орчин үеийн шинэлэг шийдэл бүхий орон сууцанд амьдрах боломжоор хангаж байгаад 100 мод сумын иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 100 модонд тэгээд ийм ажил өрнөж байгаа. Бид нар одоо байрныхаа гэрээг хийгээд бүх юм байрныхаа одоо байр авцсан байгаа. Ер нь бол өрөө мөрөөгөө. Тэгээд энэ ажил маань сайхан бүтэмжтэй яваасай л гэж хүсэж байна да. Цаашид бол ерөөсөө үнцэнээ алдахгүй улам өсөх юм болоо гэсэн тийм л хүлээлттэй. Централ Гарден бизнес төслөөр дамжуулан иргэдэд 5 тухтай орчинг бүрдүүлэх мөн эдийн засгийн өсөлтийг дэмжих 100 мод сумыг урт хугацаанд үнцэн нь өссөн стратегийн бүс болгох, шилжин сурч иргэдийг татах зорилготой. Тус 300 айлын орон сууцн нарны эрчим хүчээр нийтийн эзэмшлийн хэрэгцээг хангах ухаалаг шийдэлтэй түнчлэн бүх төрлийн худалдаа үйлчилгээний байгууллагыг цогцоор бий болгоно гэдгээрээ онцлогтой. Иймд төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тулгамдж буй асуудлыг шийдэж 10 уурын зуухыг шинжилгээр төлөвлөд байгаа юм а. За манай Төв аймаг бол хатуулга маш өндөртэй. Усны хатуулга өндөртэй ийм аймаг. Тэгээ манайхан бол шууд бараг карантинаасаа зарим улсууд бол хүүхдүүд эдгээр бол хэрэглээд ингэ явж байгаа. Тийм болохоор бид нар зэсоолгоор холбоно гэдэг энэ мөрөөдлийг дэвшүүлсэн. Энэ одоо барилга дээр хамгийн анхны зэсоолгоор барилга баригданаа. Иргэжил өдөөдгöd 2 дугаар үйлрэлтэй багтааж ашиглалтанд орноо. Нутгийн ард иргэдийг таатай нөхцөлөөр хангах одоо бизнесийн стратеги том төсөл боловсруулах одоо жишээлбэл ажлын байрыг бий болгох маш том ач холбогдолтой төсөл гэж бид нар харж байгаамаа. Энэхүү дахин төлөвлөлтийн жишг орон сууцны төслийг гүйцэтгэгч 3 эрдэнэ констракшн нь өмнө нь 1108 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж ирсэн туршлагатай.